Сайн байцгаана уу та бүхний өдрийн мэндийг хүргэе. Эхлээд танилцуулахын өмнө олон улсын Улаанбаатарын их сургуулиас Монгол улсын бүрт хугацааны хөгжлийн бодлого 2050 хуулийн сэтэл эрдэм шинжилгээний хурлыг сургуулийнхаа 25 жилийн арга хэмжээний хүрээнд зохион байгуулж байгаад талархал илэрхийлье. Анхны үзэл санаа нь олон зууны өмнө үүсч бий болсон хүний эрх чөлөө нийгмийн олон талт харилцааны эрх зүйн зохицуултыг үүсгэн бүрдүүлэх гол хүчин зүйл юм. Хүн төрөлхтний төвхөн хөгжлийн явцад хүний эрх чөлөөний талаар онол үзэл баримтлалын олон хандлага бий болж хөгжсөөр ирсэн байна. Хүний эрхийг баталгаажуулан төвөөлөж цахин хамгаалж буй түүхэн болон өмнө цагийн гол их сурвалж олон улсын суурь баримтчиг дараах байдлаар бүрдэж байна. Монгол улсын 1992 оны үндсэн хууль эх орондоо хүмүүнлэг иргэний ард часны нэгэн зохицуулан хөгжүүлэхийг Монголын ард түмний эрхэм зорилго болгон томхиглож төрөөс хүний эрх чөлөөг хангах эдийн засаг нийгэм хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх хүний эрх чөлөөг зөрчигтэй тэмцэх зөрчигдсөн эрхийг сэргээн илрүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна гэж төрийн гол үүргийг тодорхойлсон билээ. Гэмт хэргийн улмаас эдийн болон эдийн бус хохирол учирсан иргэн хуулийн нийтлэг ихэнх тохиолдолд хохирсон хэвээр үлдэж байгаа нь өмнөгийн бодиттой адилхан. Иргэдээс 2018 онд авсан санал асуулгын үгээс үзвэл 36% учирсан хохирлоо нэхэмжилсэн боловч барагдуулж чадаагүй гэж 44% нь эрүүгээр хяналт шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжил гаргах эрхтэй болохоо мэдээгүй гэж тус хариулсан нь анхаарахгүй байхын аргагүй үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас хохиролцын 80% нь учирсан хохирлоо барагдуулж чадаагүй. Энэ хэмжээгээр төр иргэнийгээ зөрчигдсөн эрхийг сэргээн илрүүлэх үүргээ биелүүлээгүй гэж дүгнэж байна. Гэмт хэргийн улмаас эдийн болон эдийн бус хохирол учирсан иргэн хуулийн нийтлэгийн эрхийг хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн илрүүлэх замаар хүний эрхийн хэрэгжлийг баталгаажуулах үндсэн арга бол эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжил гаргах, түүнийг хяналт шийдвэрлэх, гэмт хэргийн улмаас иргэн хуулийн нийтлэгт учирсан хохирлыг нөхөн төлөвлөх явдал юм. Одоогоос 20 гаруй жилийн өмнө буюу 1997 он тухайн үеийн Монгол улсын ерөнхийлөгч Нутгийн Бааван хохирол нөхөн төлөвлөлтийг сайжруулах тухайд 44-р зарлиг гаргаж ирсэн. 1990-ад онд ч манай улсад хохирол нөхөн төлөвлөлтийн асуудал тулгамдсан Ямсармаг сонсогч байна. Одоо сонсоггүй хинийх вачмаа ерөнхий газрын ашиг статистикийн мэдээний сүзвэл 2010-аас 2019 онд өөрийн думаас сонсогч вачмаа шиг сонсогдохгүй л байна. Энэ нь бусдын гин буруутай үйлдлийн улмаас хохирсон 3 иргэн дотны 2 нь хохирлоо нөхөн төлөвлөж чадаагүй гэсэн үг юм. Гэмт хэрэг нь нийгэмд аюултай сөрөг үзүүлэлт нийгэм иргэн хуулийн надад энд юугаар үзэж байгаагаар заавал чуулж өгдөг. Надад бол сонсогдож байна. Энэ нөө хүмүүсийн фэйсбүүкээр үзэж байгаагаар бол сонсогдож байна гэж ярьсан. Хэрэгцээний агуулгаараа цаг хугацаа хэмнэх иргэний хэргийн шүүхэд дахин хэрэг маргаан үүсэхгүй байх. Эдийн болон эдийн бус баялагийг богино хугацаанд эдийн засгийн мөргөлдөд оруулах, баялагын үн цэнийг хамгаалах зэрэг олон талт ач холбогдолтой боловч шүүхийн практикийг судлан үзвэл иргэний нэхэмжлэгч нь хохирлоо иргэний журмаар жиж шаардах хэрэгтэй гэж шийдвэртэй дурдж үлдээх нь нийтлэг юм. Хууль тогтоомжинд хохирлыг дараах хуулиар нэрлэн хуульчилжээ. Эдийн болон эдийн бус хохирол, эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол гэж. Агуулгыг хилцэн үүднээс авч үзвэл эд гэдэг нь эдэлж хэрэглэж болох юм, эдлэл, хөрөнгө гэдэг нь хүний хийгээд уул нийгэмд хамаарч буй өмч үн бүхий зүйлийн нийт нэр хэмээн ерөнхий агуулгыг илэрхийлдэг юм. Харин эд хөрөнгө гэдэг нь эд юм гэдэгтээ утга нэг агуулгыг илэрхийлэх бөгөөд юм гэдэг нь Монгол хэлний альва бүх зүйлийг ерөнхийлөн нэрлэх үг юм. Эндээс дүгнэн үзвэл эрүүгийн эрэгт гарах иргэний нэхэмжлийн зүйл болох гэмт хэргийн улмаас учирсан хохирол нь эд хөрөнгийн буюу эд хөрөнгийн бус байж болох юм. Хууль болон судлаачдын бүтээлд ялгаатай байдлаар дурдсан нэлээдгүй олон ойлголт байна. Гим хор ба хохирлын тухай ойлголтыг академич хаан бүтээлдээ гим хор гэж иргэний субъектив эрх буюу баялагийг багасгах, устгах. Мөн гим хор нь нэлээд өргөн хүрээтэй хугтган бөгөөд эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус гэж хуваагдана. Эд хөрөнгийн гим хорын мөнгөн үнэлгийг хохирол гэж нэрлэнэ гэж гим хор хохирлын тухай ойлголтыг хоорондоо шалтгаан холбоотой байдлаар тайлбарласан байна. Харин зарим судлаачид хамгийн ерөнхий утгаараа гим хор гэдэг нь гим буруутай үйлдлийн улмаас үүсэн бий болж байгаа хохирол юм гэж гим хор хохирол хоёрыг адилхан авч үзсэн байдаг бол судлаач сарнаас сэтгэл санааны гим хор гэдгийг сэтгэл зорних биелэлтэй адилхан үзэж болох юм. Сэтгэл зорнихын агуулгад айх ичих доромжлуулах эсвэл сэтгэл зүйн тааламжгүй байдалд орох зэргийг ойлгоно гэж эдийн бус хохирлыг хүний сэтгэл зүйд нөлөөлөх сөрөг үр дагавраар тодорхойлсон байна.
Судалгааны үндэслэн эрүүгийн эрийг хяналт шийдвэрлэх ажиллагаанд хэргийн хэмжил гэдэг нь гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлоо гим буруутай этгээд эсвэл тэднийг төлөөлөн нийт хөрөнгөний хариуцлага бүлээгэл зохиох иргэн хуулийн этгээдээр нөхөн төлөвлөх зорилгоор иргэн хуулийн этгээд хууль заасан тохиолдолд прокуророос мөрдөгч прокурор шүүгчд хандан эрүүгийн эрийг үүсгэснээс хойш шүүхийн хилцүүлэг хүртэх бүх шатнд бичгээр гаргаж буй шаардлага нэгж эрүүгийн эрийг хяналт шийдвэрлэх ажиллагаанд хэргийн хэмжлийн онлын тодорхойлтыг өөрчлөн томьёолох нь онл практикт авчтай байна. Манай улсын практикт эдийн хохирол буюу гэмтрийн улмаас учирсан бодит хохирлыг үнэлдэг бөгөөд ийхүү үнэлшгүй аргачлал нь оновчтой жийд байж чаддаггүй үгүйсгэж боломжгүй юм. Гэмтрийн улмаас учирсан бодит хохирлыг үнэлэх аргачлал боловсронгуй бус байгаатай холбоотойгоор эдийн бус хохирлыг үнэлэн тогтоох практик нийтлэг биш төлөвшин тогтоогүй хэвээр байна. Эдийн бус хохирлыг төрөлжүүлэн авч үзэх нь түүнийг нөхөн төлөвлөх харилцаанд чухал ач холбогдолтой. Эрх зүйн зөрчил нь олон шалтгаантай байдгийн адил хохирлын нөхөн төлөх арга нь мөн олон хэлбэртэй байж болох юм. Өөрөөр хэлбэл эрх зүйн зөрчлийн шинжээс нь хамаарч хохирлыг нөхөн төлөх тухайн нөхцөл байдал тохирсон аргачлалыг гадаадын зарим оронд хэрэгжиж буй практикаас судлан үзэх боломжтой. Оросын холбооны улсын эрдэмтэн өөрийн бүтээлд эдийн бус хохирлыг эрүүгийн хэрэг хяналт шийдвэрлэх ажиллагааны талаас нь авч үзсэн бөгөөд ингэхдээ бие махбодын сэтгэл санааны ажил хэргийн эрх үнд гэж хуваан төрөлжүүлсэн байдаг. Гадаадын зарим орны туршлагаас судлан үзвэл гэмтрийн улмаас учирсан эдийн бус хохирлыг дараах төрөлд хувааж авч үзэх боломжтой. Нэр дөр алдар хүнд ажил хэргийн эрх үндэд учирсан хохирол, сэтгэл зүйн хохирол, бие махбодын хохирол гэж 3 ангиллан авч үзэж болох бөгөөд бие махбодын хохирол өвчин шанал завуур гэх мэт ойлголтыг хамааруулан үзэж болно. Эдийн бус хохирлыг нөхөн төлөх харилцааг иргэний эрх зүйн хэв хэмжээгээр зохицуулдаг боловч практикт иргэний эрх зүйн хэв хэмжээнд зарим харилцааг бүрэн зохицуулж чадахгүй байгааг тодорхой тохиолдол харуулж байна. Үндсэн хууль болон бусад хуулиар баталгаажуулсан хохирол нөхөн төлөвлөх эрх нь хохирлын хэмжээг хэрхэн тогтоож нөхөн төлбөрийн хэмжээг хэрхэн тооцох талаар эрх зүйн тодорхой зохицуулалтын улмаас бүрэн хэрэгжихгүй төрж байгаагийн зэрэгцээ хуулийн хэв хэмжээнд практикт харилцан адилгүй байдлаар хэрэгжиж байна. Энд жишээ болгон иргэний хуулийн 497 зүйлийн 497-гийн нэгдэх хэсэгт бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүн, ажил хэргийн эрх үнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл эсвэлжихгүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан ажиллах үүрэгтэй гэснийг дурдж болох юм. Учир нь гэмт хэргийн улмаас иргэний хэмжлэгч болон хохирогчид ямар нэгэн хэмжээгээр эдийн бус хохирол учирч байдаг гэсэн гадаадын зарим эрдэмтдийн судалгаа болон практик туршлагын хүрээнд хөндөгддөг эдийн бус хохирлын өргөн хүрээг хязгаарлагдмал байдлаар зохицуулсан нь учир дутагдaltaй байна. Монгол улсад эдийн бус хохирлыг нөхөн төлөвлөх шаардлага бүхий хэмжлэл шүүхэд харьцангуй бага гардаг бөгөөд шүүхийн шийдвэрийн сангаас судлан үзэхэд эдийн бус гэм хорыг мөнгөн хэлбэрээр ажиллуулах тухайн ихэвчлэн хэрэгсгүй болгох буюу хохирогчийн анхны ихэвчлийн үнийн дүнг аливаа хэлбэрээр багасгаж шийдвэрлсэн практик нийтлэг байна. Хэдийгээр хууль болон холбогдох эрх зүйн актаар эдийн бус хохирлыг нөхөн төлөх зохицуулалт хязгаарлагдмал байдлаар зохицуулагдсан боловч шүүхийн практикт эдийн бус хохирлыг нөхөн төлөвлөж байгаа тодорхой тохиолдол байгаа нь сайшаалтай бүртгэн зүйтэй. Гэвч эдийн бус хохирлын хэмжээг тооцох эрх зүйн зохицуулалт нэгдсэн аргачлал байхгүй улмаас практик төлөвшөөгүй нийтлэг биш байгаагаас хүний эрх хэрэгчлөө бодиттой хэрэгжиж гэмтрийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээн нөлөөлж учирсан хохирлыг барагдуулж чадахгүй байна. Цаг үе нийгмийн хөгжлийг дагаад дэлхийн эдийн засгийг хандлах гэмтрийг зөвхөн шүүгдэгчид хариуцлага магадуулах төдийгөр бус хохирогчийн зөрчигдсөн эрхийг бүрэн дүүрэн сэргээж цогц байдлаар шийдвэрлэхийг зорих болсон юм. Энэ нь бусад салбар эрх зүйн хүрээнд ч иргэний эрх зүйн эзлэх байр суурь өргөжж, эдийн бус гэм хорыг наривчлан суллаж, нэгдсэн эрх зүйн зохицуулалт болон аргачлалыг бий болгох шаардлагатайг харуулж байна. Манай улсад цаашид эрүүгийн эрийг хяналт шийдвэрлэх ажиллагааны явцад иргэний нэхэмжлэл, эдийн бус гэм хорыг арилгах арга замыг боловсронгуй болгох замаар хүний эрхийн хэрэгжилтийг хангах, гэмт хэргийн улмаас иргэн хуулийн этгээдэд учирсан эдийн бус хохирлыг хяналт шийдвэрлэж, шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажиллагааны хүрээнд хохирол нөхөн төлөвлөх цангаар дамжуулан хохирол нөхөн төлөвлөлтийг сайжруулах, ямар шалгуурын дагуу хохирол нөхөн төлөгдсөн хохирлыг гэм буруутай этгээдээс хэрхэн гаргуулах талаар эрх зүйн зохицуулалтыг бий болгох, эдийн бус хохирол түүнийг үнэлэх эрх зүйн орчин аргачлалыг бий болгох, холбогдох эрх зүйн актлыг батлан гаргах, эдийн бус хохирлын хэмжээг тооцон тогтоох аргачлалыг боловсруулах, эдийн бус гэм хорыг үнэлэн тогтоох үүрэг бүхий мэргэшин сүлжээчдээс бүрдсэн нэгжийг шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн харьяанд байгуулах. Гэмт хэргийн улмаас учирсан эдийн болон эдийн бус хохирлыг үнэлэх нэгдсэн загвар аргачлалыг мэргэжлийн үнэлгээний байгууллага болон мэргэжсэн шинжээчдийн бүрэлдэхүүнтэйгээр хууль зүйн дотоод хэргийн яамнаас жишг гарган жил бүр шинжилэн боловсруулж хүний эрхийн хэрэгжилтийг тэнцвэржүүлэх, даатгалын эрх зүйн зохицуулалтыг гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөвлөх хангах арга зам болгон бодлогын түвшинд хэрэгжүүлэх,
Хохирлын үнэлгээ хийх эрх бүхий этгээдийн шалгуур шаардлагыг тодорхойлж, ямар хэмжээний хохирлыг хогийн хэвшлийн хуулийн этгээдээр гүйцэтгүүлэх, ямар тохиолдолд төрийн байгууллага дагнан хохирлын үнэлгээ гаргах зэргийг наривчлан зохицуулж өгөх замаар төрийн болон төрийн бус байгууллагын хамтын үйл ажиллагааны уялдаа боловсроогүй болгох асуудлыг авч үзэх нь зүйтэй байна. Анхаарал хандуулсанд баярлалаа. За, манчмаа сонсогч байна уу? Сонсогч. За бид нар бас технологийн дэвшлиг бас ашиглаж бас ингээд манчмаагийн илтгэлийг бас урьдчилж биелүүлээд за эндээ бас ингээд уршиж үзсэн юм аа. Тэгээд лайваар бол их сайхан тод сонсогдож явж байгаа байна. За манчмаа өгш бол сая докторийн зэргийг хамгаалсан манай шинэхэн докторийн нэг байгаа. За ингээд энэ иргэний эрх зүйд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний нэхэмжлэл гэдэг энэ онлайн их том сэдвийг барьж авч одоо амжилттай хамгаалсан. За тэгээд нэлээд олон одоо хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах ийм саналуудыг бол нэлээд саналуудыг одоо нэлээд дэвшүүлсэн. За энэ саналууд нь саяны өөрийнх нь тавьж байгаа илтгэд бас тодорхой дурддагдаж гарч байна. За ингээд дараагийнхаа одоо Ванчигма доктортой баярлалаа.